Хүмүүсээс чатаар маш асуултууд ирэх юм аа. Тэр болгонд нь хариулах боломж алга байна. Тэр болгонд нь ярихч боломж алга байна. Тэгээд хамгийн их тавтагдаад байгаа асуултныг би ярмаар санагдсан юм юу гэхээр одоо нөгөө хулмас яаж арилгах вэ гинэ. Хүүхэд нь хулмастай байна гин, дүү нь хулмастай байна гин. За тэгээд өрөөг нь хөсөж байгаа хүн хүртэл хулмастай байна гинэ. Тэгээд ер нь хулмас гэдэг чинь шүү дээ тий. Энэ дээр бол юу ярих вэ гэхээр нөгөө ариун цэврийн асуудал эхлээл яригдана л да. Тэгэхээр бид нар өөрсдөө одоо цэвэрч нямбаа байж өөр хөвгтөө үлгэр жишээ болно. Тэгээ яаж одоо энэ одоо янз бүрийн хүсний үнэргүй байх уу гэдгийг өөрсдөө үлгэрлэн дуурайл үлгэрлэн зааж өгнө. Тэгэхээр одоо мэдээч хэрэг миний ярьж байгаа юм байн усанд орно тийм үү? 7 хоногт 3 4 удаа усанд орно. За хувцаа өдөр болгон солин дотор хувцаа тий. За тэгээд ер нь бол тэр хулмас яаж бий болд юм бэ? Үүсд юм бэ гэхээр хулмас гэдэг чинь одоо нөгөө ерөнхийдөө сугнаас гарч байгаа хөлс одоо бактеритай нийлээд нийлэхээрээ тийм үнэртэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бактерийг эхлээд арилгах хэрэгтэй. За тэгээ хулмас бол айгүй олон шалтгааны улмаас бас хулмастай болдог. Одоо хулмастай болно гэдэг чинь хөлс их гарч байгаа л гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр бас цаанаа далдуураас ямар нэгэн одоо халдварын өвчин, дээрээс нь одоо тулаа, элэг, бөөр, сахарын өвчин, за тэгээд цэвэршил одоо тий бамбай улчрахаа гэсэн гэмчлэнгийн өвчнгүүд бас байж магадгүй. Их хүлрээд байвал бас иймэрхүү юмудаа шалгуулах хэрэгтэй. Мөн идэж ууж байгаа юмнаас бас их хамаардаг. Халуун ногоотой хоол их иддэг, одоо сонгон сармис их хэрэгэлдэг, халуун ногоо их хэрэгэлдэг, тий архитаар суудаг, янз бүрийн одоо архитаарсны бүтээгдэхүүн янз бүрийн юм уудаг. Тэгээд кофе их хэмжээгээр бас хэрэгэлдэг хүмүүс бас хөлс гардаг гэж байна. Тэгэхээр одоо хөлс гараад эн чинь гарсан хөлс бактеритэй нийлэл ийм өнөрч байгаа шүү дээ. Тэгээд бас мэдээч хэрэг дасгал сургууль хийдэг, фитнес явдаг хүмүүс бол маш их хэмжээгээр хөлөрдөг тий. Тэгэхээр дасгал сургууль хийсэн л бол ийм бактерийн өөрлөлөхгүй тулд бол тогтмол байн гусанд орж одоо хөлс гардаг хэсгээ бол хуурай олтон сайн арчиж явах хэрэгтэй. За тэгээд ер нь бол ердийн хүн бол мэдээж 7 хоногт 3 4 удаа усанд орох хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгээд дасгал хийдэг хүн бол мэдээж дасгал хийснийхаа дараа ямар нэг хөдөлгөөн хийснийхаа дараа усанд орж явах хэрэгтэй. Энийг бол бид нар бол эцэг хүүхдүүдэд зааж өгч явах хэрэгтэй. Тэгээд ер нь өмсөн хувцас бас их хамаардаг. За тэгээд ерөнхийдөө жоохон ийм дасгал сургууль хийдэг, дээрэс нь хөлс гарах гэдэг хүмүүс бол болж өгвөл нилонон, синтефон хувцаснаас ер нь жоохон зайлсхийх хэрэгтэй. Болж өгвөл хөвөнд гар материалаар хийсэн хувцас өмсөж явах хэрэгтэй гэж зөвлөд юм байлээ. За тэгээд арилгах аргууд бол байгаа. Зүгээр худалдаа дэлгүүрт бол суганд түрхдэг, цацлаг түрхдэг юм энэ төр эрэгтэй эмэгтэй хүнийх нь өнгөөрөө байгаа штэ. Тэрийг бол ингээд яг хамааг өөрсдөө гэртээ хийх одоо янз бүрийн юм хийх дургүй гэсэн хүмүүс бол дэлгүүрээс аваад тусанд орсныхаа дараа сугаа сайхан арчиж агаад хэрглэж болно. Тэ сугаа сайхан угаа цэвэрлснийхаа дараа түрхэн штэ. За гэрээ нөхцөлд яаж арилгах вэ гэхээр маш амархан аргууд байдаг. За ногоон цай, грин тиг, цай чанж бид нар нөгөө чанаад хандлаад уудаг штэ тий. Аяхтаа жижигхэн ууттай цайнуудыг. Тэгээд тэрийгээ одоо нойт норн ногоон цайгаа сугандаа авчуулаад одоо нэг хэдэн минут байлгана. Мөн нөгөө хүнсний содыг усан зуурж агаад нэг юм зуурмаг болгож байгаа сугандаа түрхэд хаттал нь байлгаж байгаа дараа нь сайхан угаа гэдэг юм байна. За тэгээд нөгөө лимоны жуус шахаж байгаа тустай холиод мөн апл сайдер винегер устаа холиод ингээд ийм цацлах хийгээд сугруугаа цацаж болно. Нэг юм бас хэлье гэж бодоод нөгөө одоо хулмастай хүмүүсүүдийн хувцас нь аюу юм сонир өнөртэй болсон байдаг тий. Хувцснаас нь ингээд усанд орсон ч гэсэн биеэс нь хувцснаас нь өнөртэй байдаг шүү дээ тий. Тэрийг бас арилгахад нэг юм арга байдаг юм лээ. Та нар туршаад үзээрэй. Одоо уксус шүү дээ тий. Уксусыг устаа найруулж агаад тэр яг нэг хувцсныхын сух хэсэг рүү цацаад эсвэл бол тэр хувцсын бүхэлд нь одоо уксустай усанд
хийгээд дүрээд одоо нэг хэдэн цаг маг байлгаж байгаа. Тэгээд угаагаад үзээрэй. Эсвэл нөгөө угаачаа хоорондоо нөгөө зайлахтаа нөгөө угаалгынхаа машины зайлдаг юм хийдэг хэсэг байдаг шүү дээ. Зайлдаг дээрээ нэг аяга уксус устдаа найруулсан 5% одоо уксусыг хийгээд үзээрэй. Тэгэхээр нөгөө зайлагдахаар аяандаа бас өнөр нь арилах талтай гэж үздэг шүү.